Нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. За та бүхэндээ орой мэндийг хүргэе. Солонгост монголчуудын радио шууд эфир та бүхэндээ хүрээд бэлэн болсон байна. Эфир хөтлөгч Бат. Хөтлөгч Чанцал улам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа өнөөдөр бүх мэдээллийнхаа товчийг танилцуулъя тийм. За өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдуулан за 7 сарын 1 буюу өнөөдрөөс эхлээд бүгд Солонгос улсад вакцин хийлгэсээр маск зүүхгүй байх боломжтой болсон талаар мэдээллийн дэлгэрэн өнгөг за SBS News дээрээс хүргэх болно. За мөнийг онцлог постыг хэмжээл радио Солонгос гэсэн группээс онцлсан байгаа. За өнөөдрийн бичлэгийн хувьд бол Солонгост нүүлгэлтийн ажилтай холбоотой сонирхолтой баримтуудын талаар ярилцахаар бэлдсэн байна. За мэдээллийн хувьд MBC сайт дээр хууль бус зогсоол машин тавьсан нь торхын оронд 10 минутын боломж олгох мессежийн үйлчилгээ гэж бас шинээр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ бас илүү сонирхолтой санагдлаа. Энийг танилцуулах болно. За мөн постын хувьд бол Blackpink The Movie кино 8 сард нээлттэй их улсын тоонд Монгол улс багтжээ гэсэн мэдээлэл постыг бол онцлохоор мөн бэлтгэсэн байна. За тэгэхээр хамгийн их цагаар мэдээлэл хүрдэг байгаа. Цагаарын хувьд чэжүүд 25 хэмтэй цэлмэг, Бусанд 26 хэмтэй цэлмэг байгаа юм байна. Өнөөдөр Сөүлд өдөртөө нэмэх яг одоо Сөүлд 28, өдөртөө нэмэх 32, шөнөдөө нэмэх 22 эмийн дулаан. За үйлгүүд цэлмэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. За бүгд Солонгос улсын вон хаан банкны албан ашаар 2 төгрөг 53 мянга, бэлнээр авах нь 241, бэлэн босоор авах нь 245, зарах нь 259-тэй байна. За Чимбахаар сонь сайхан юу байна? Харин өнөөдөр бодсон надад сонь сайхан жоох өнөөдөр бол багтай л энгийн тийм өдөр байлаа. Тэгээд нэг банкны үйлчилгээ авах тийм хэрэгцээ байсан. Тэгээд манад ойрхон байдаг цалин авдаг банкны маань бас салбар дээр корона гарсан гэдэг ажиллахгүй байгаа юм байна. Тэгээд өнөөдрийн төлөвлөсөн ажил маань жоохон тий одоо энэ корона гэдэг зүйлээс болоод бас хойшлогдоод тэгээл нэг тиймэрхүү байлаа. Чамар сони юу? Тандар сонь сайхан гэх юм бол дайжвэ тэгэл амралтаа хүлээгээд гэхгүй. Эх 7 хоногт одоо маргааш нэг дугаар явна. Тэгээд эх 7 хоног 5 өдрийн 5 дугаар яваад тэгээд нийт бол та бүхэнд 6 дугаар хүргэсний дараа ээлжийн амралт маань эхэлж байгаа. Тэгээд мэдээж ээлжийн амралтыг хүлээж байгаа шалтгаан гэвэл их учир зүггүй ажилдаасаа төрдөд гэхээс илүүтэйгээр зүгээр ингээ яг өдрийн цагаар надад гарах боломж байдаг байхгүй яа бол би өглөө 11 цагт ажиллаа ирчингүүтээ тэгээд орой 8-аас тараад гэрлүүгээ харахаар ингээд орой болчдөг. Тэгэхээр өдөр ингээд годамжаар алхаад дишээ явж үзмээр санагдаад одоо нилээ удажж бараг ингээд 2 жил дандаа өдөр ерөөсөө байдгүй дандаа шүн болохоор гарч ирдэг. Найзууд руугаа шүн ямар сайн манай нөгөө оройны нэвтрүүлгийн ангараг чинь орой ирдэг штэ. Тэгэхээр найзууд нь бараг гэртээ очиод унтах чахад ангараг залгадаг гэсэн. Байна уу? Бүгдээрээ уулзах үгээ бараг 12 болж байгаа. Тэр шиг би бас яг орой ингээд найз нөхдөд уулзахаар бүгдээрээ ажиллана хараад тэгээ уулзаад ингээд баг дууссан нөгөө аль хэдийн бүх юм болоод тэгэхээр ээлжийн амралтай болохоор яг учир зүггүй хүн зөвлөхгүй ч гэсэн ядаж дотныхоо хэдэн найзтайгаа бас уулзаж ийшээ тий одоо бас буруу юм ярих гэдэг шиг байна. Ер нь уулзахгүй дээ. Гэртэй л байна. За нэг иймэрхүү сонтой байна. За тэгэхээр Эрдэнэпүр өнгөнэ манай Чанцалд болон постын шагналын эзэн болсон байгаа шүү гэсэн байна. За өчтөр би нэг пост оруулсан шүү дээ. Ядраад ажилласаа тархаа гэд. Тэр олон лайк авсан чинь Эрдэнэпүр доор нь фирм гэсэн хаштаг тавингуудаа чанцаа ер нь төрүүлчихээ гэд тэгсэн байсан. Нэрийг хэлж авах шиг байна. Хасачир хасаа орой минь бүгдээрэнд нь гэсэн байна. Сураа орой минь хоёроо гүндээгээр хоол хийж гинэ гэсэн байна. За хасачир хасаа манай хоёр уг нь өөдөөдөөсөө хараад сууж байдаг да тэ гэсэн байна. Манай хоёр гэж аль хоёр? Бит хоёр уу? Бит хоёр өөдөөдөөсөө хараад сууж байгаа шүү. Тий, яг одоо хараад сууж гинэ. Эсвэл өөр юм ярьсан юм болов. За эхлээд коронавирусын халдварын тохиолдол та бүхэнд танилцуулъя. Өнөөдөр бидний Солонгос улсад коронавирусын халдварын 762 тохиол бүртгэгдсэн. Үүний 50 нь хилээ чантаас зөөлөгдөж орж ирсэн байна. За миний онцлог мэдээллийн хувьд бол нэг 5 сарын дундуур өнөө та бүхэнд бас танилцуулжсэн. Эх 7 сараас эхлээд иргэд коронавирусын вакцинд хамрагдсан, ихний дунд хамрагдсан Солонгос улсууд байгаа мэдээж гадаад ирж гисэн хоорно маск зүүхгүй боломжтой болно гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэгээд 7 сарын 1-ний бол өнөөдөр болоод энэ журам бол хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Гэхдээ энэ дээр тодорхой хэмжээний заалтууд байгаа юм байна. Одоо жишээлбэл эхний коронавирусын вакцины эхний тунгаа хийлгээд 14 хоногийн дараа
маска ингээд авах боломжтой. Гэхдээ ямар газрууд вэ гэхээр дотор бол ерөөсөө заавал масктай байх хэрэгтэй. Гадуур одоо том цэцэрлэгт хүрээлэн уулна гарахтаа ч юм уу тийм маска авах боломжтой. Гэхдээ таны эргэн тойронд 2 метрийн зайд хэрвээ ойрхон хүн байх юм бол та маска заавал зүүх ёстой. 2 метрийн зайд хинч байхгүй хүн байхгүй бол та маска бол тайлаад ингээд чөлөөтэй явах боломжтой байна. Тэгээ энэ журам дээр уг нь яг 5 сарын дундуур танилцуулж хаад 2 метрийн зайд хүн байна уу эсгийг шалгаж гэдэг иймэрхүү журам бол байгаагүй. Гэхдээ сүүлийн үед солонгосч мутацид орсон коронавирус бас илрээд байгаа учраас яалтчгүй заавал маска сайн зүүх ёстой. Гэхдээ яг нэг хүн байхгүй газар бол тэгээ маска аваад агаарлаа найз нөхдөдөө уулзах юм боломжтой болж байгаа юм байлаа. За тэгээ энэ журам маань өнөөдрөөс эхлээд хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Тэгээ энэ журам дээр бол ууг нь баг яг гарчиг нь харах юм бол илүү маск болчих юм болоо гэж бодсон. Зүгээр энгийн одоо Европын орнууд руу бит хоёр ер нь байнга монголчуудтайгаа холбогдож мэдээлэл авч байгаа. Тэгээд коронатой холбоотой ер нь гадаа бол ер нь Европын улсад бол харьцангуй чөлөөтэй маск яваад идэл бэлээ л дээ тийм. Тэгэхээр энэ нь болохоор яаж агаар битүү орчинд халдна. Ийм учраас хөнгөө газар бол маск явах бол Европын орнууд нэлээд эрт бол зөвшөөрсөн байсан. Яг солонгос улсын хувьд бол ингээ баг багаар дасгаад гэдэг юм уу те. За ийм эхний хэсэг нь болохоор 1-р тугаан хийлгчээд за 14 хончоод за иймэрхүү байдлаар нэг үе шаттайгаар маска бас авах ийм бэлтгэл ажил болов уу гэж харж байна. За тэгээд Солонгост бол вакцинжуулалт хийгдээд эхэлсэн байгаа. Тэгээд эх 11 сар гэхэд ер нь бол хүн амынхаа нэг 70-аас 80%, за сүүлд болохоор 90% гэж танилцуулаадсэн. 70% гээд хувийн хувьд бол жоохон зөрүүтэй байх шиг байлаа. Тэгэхээр дийлэх хувийг нь бол дархлаажуулаад за тэгээд маск бас ийм байх боломжийг ер нь бол энэ их одоо 22 онд бол яг бий болгоно гэсэн юм зорилттой л байгаа юм байлаа шүү. Өнөөдөр бас харж байхад гадаад иргэдийн хувьд вакцинд яаж хамрагдах вэ гэсэн юм асуултанд албасаар хариулсан хариултыг бас харсан. Тэн дээр бол яг гадаад хүмүүс туцгайлан одоо юм өөр журам байхгүй энгийн хүмүүстэй адилхан гол нь энэ саялсан насны одоо шатлалаар ингэж вакцин хийж байгаа. Тэр шатлалтаа бол хамрагдаад за ялангуяа 20-с 50 насны хүмүүс хөвчлэн байдаг учраас 7-8 сараас бол ингэ вакцин хамрагдаад явах боломжтой болох хаа гэж хэлсэн. За өнөөдөр мөн өөр бас нэг мэдээлэл бас яг тусанд оруулах гэсэн чинь арай богинохон санагдаад энэ болохоор 5 дахь удаагийн одоо иргэдэд тийм мөнгөнд тусламж олгох засгийн газраас нэм бол зүйлийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм байлээ. Тэгээ нэг хүнд болохоор 250,000 вон гэж байгаа. Тэгэхээр 4 хүнтэй явах юм бол 1 сая вон ч юм уу нэг юм тэтгэлэг тусламж бол авах ийм боломж бол олдож байгаа юм байлээ. Тэгээд яг шууд нарийн зүйлүүдийн бол өчтөрцөн яг энэ тусламж бизнесийг дэмжих гэдэг купон гэдэг юм уу бас одоо банкны зээлийн картаар үйлчлүүлэх хэрэгтэй гэдэг иймэрхүү мэдээллийг хүргэчихсэн учраас өнөөдөр дурдаад өнгөрье гэж бодсон. За үйлчлүүлэн чи баах юм. Онцлог мэдээлэл сонирхоо тийм. За тэгэхээр миний онцлог мэдээллийн хувьд болохоор за мэдээж өмнө бас нэг удаа харилцуулж байсан мэдээлэл төстэй санагдсан. Одоо энэ Солонгос болохоор хууль бусаар энэ чүчээ буюу ингэж зогсоолт машин тавих. Энэ бол хориотой зүйл нь бол хамгийн их одоо тургуул авдаг ийм зүйл бол байгаа. Тэгэд хаашаач харсан камеруудад бол өртдөг. Ялангуяа Солонгос юм дээр одоо хууль бусаар одоо зогсоол тавьсан машинуудыг бол дээр камертай машин явж байгаа л зургийн дараад явцдаг. Тэгэхээр бол тэр нь 40,000 вон тургуул болж тэ. За 32 ч юм гэдэг юм уу те. Хүмүүст бол очдөг байгаа. Тэгэхээр энэ Кёнгидо Бучан хотод бол жишээ нь ингэж энэ бол илүү үр дүнтэй байна уугүй юу гэдгээс шалтгаалаад өөр арга барилаар бас ингэж хэрэгжүүлж үзье гэгээд. За яг иймэрхүү ингээд хууль бусаар зогсоол тавьсан машиныг камерт илрүүлээд 2 минутын дотор ингэж тэр хүн рүү одоо мессеж очдог. Ийм шинэ үйлчлэгийг бас үзүүлж байгаа юм байна. Та ингээ машина хэрвээ 10 минутын дотор энэ газраас нь авах юм бол таныг торохгүй гэдэг боломж олгож байгаа байхгүй төрлөөрөө. Тэгээд энэ хүмүүсийн хувьд болохоор бас нэг жолоочийн хувьд бол ингээ над мессеж ирэхээр би сандраад гараад баярсан машина авсан гэж байгаа бол энэ хүргэлтийн үйлчлэгээ хийдэг хүмүүсийн хувьд бол бас яалтчгүй одоо өөртөө бүр зарим тохиолдолд дугаараа халахалж хагаад камертай газар байх юм бол ингээд зогсоос өөр байдгүй гэж байгаа. Энэ мессежний үйлчлэгээ бол нэлээд их үр дүн үзүүлэх болов уу гэж бас хэлж ялээ. Тэгээд дээр нь гэх юм бол одоо энэ хүргэлт за энэ хууль босаар ингэж мэдээж машинаа зогсчоор эдгээр чинь ингээд торох. Тэгээ энүүтэй холбоотойгоор хүмүүсийн гомдол одоо юу гэдэг сэтгэл хангалуун бус байх янз бүрийн санал гомдол үүсэх байдал бол нэлээд өндөр байдаг. Тэгэхээр энэ нь бол судалгаагаар 20%-аар бол багасж байгаа гэсэн ийм зүйл бол байлаа. Тэгэхээр энэ нэлээдгүй тийм үр дүнтэй бас юм арга байна гэж бол үзэж илээ. Тийм ээ те шууд мессеж ичүүл аягүй амар биш шүү. Тэгээд шууд хараал тийм болцсон байна гэл. Тийм тэгэхээр хүмүүс одоо мессеж бүртгүүлэх юм бол тусгай бүр аппликейшн сайт бол байдаг юм байна. Тэгэхээр нэг хүн өөрийнхөө нэр дээр нэг утасны дугаар нэг машиндаа бүртгүүлнэ. Тэндээ бүртгүүлэнгүүт одоо таны машин хэрвээ тэр камерт өртөх юм бол 2 минутын дотор автоматар ингээд тань руу мессеж очино. За тэгээ 10 минутын дотор амжаад зайлуулчих юм бол
торгуулахгүй гэж байгаа. Тэгэхээр энэ бол бас их зүгээр санагдсан. Дээр нь гэх юм бол одоо яг энэ үйлчлэгээ хэрэгжээд эхлэхээр одоо замын одоо хөдөлгөөн иймэрхүү зүйл бол илүү сайжирна гэж байгаа. Яг бол хүмүүс ингээл өмнө зургийг аваад торгуул одоо хаягаар нь очдог штэ. Нөгөө машин одоо тэр тавих хэсгүү газар тавигдсан хിവэрэ байгаад байдаг бол энэ тохиолдолд болохоор хүмүүс машинаа хурдаагаа явчихаар зам илүү чөлөөтэй болоод хурдан зорчих ийм боломжийг бол олгоно гэж байгаа. Гэхдээ зарим газарт бол энийг бол хэрэгжихгүй гэсэн. Энэ ямар тийм газрууд вэ гэхээр яг нөгөө хүүхдүүдийн сургууль цэцэрлэг заа тэгээд нөгөө замын гарц автобусны буудалч гэдэг ийм газруудад бол энэ хэрэгжихгүйгээр шууд торгох тийм за эсвэл ачих ийм үйлчлэгийг нь бол үйлцүүлнэ. Тэгээ одоогоор бол энийг Конгидууд жишээ нь 9 газар за Канам гэдэг нийтдээ ингээд газруудад 120-од газар бол энийг бол хэрэгжүүлээд туршаад явж байгаа юм билээ. За тэгэхээр бас аюу хэрэгтэй мэдээлэл байна. Одоо бид нар яг бас бидний утас хэрвээ бүтгүүлж ирэх нэртэй тий Солонгостой монголчуудын маань хувьд. Тэгэхээр машины бас торгуул бичигдэхээс өмнө яг буруу газар байрлуулсан гэдэг юм тэр мэдээлэл авах боломжтой юм байна. Од цэцэг одсрон Солонгосын ил хизээ чөлөөтэй болох болоо мэдээлэл байна уу гэсэн байна. Эрдэнэ буруу гадаадуудад өгөх юм уу хийхээ гэсэн байна. Төрөний мөнгө байсан шүү дээ тий. Тэгээ өнөөдөр ямар ч мэдээлэл нь одоо 33 их 80 гэдэг энэ бол өмнө өгжсэнүүдээс маш их одоо хэмжээний явж гисэн маш их мөнгө төсвөлсөн гэж байгаа. Тэгээд одоогор бол гадаад хүмүүст өгөхгүй ч гэдэг юм уу тийм мэдээлэл байхгүй болохоор бас адилхан өгөх болов уу гэж бол бас найдаж илээ дээ. Тэгэхээр удахгүй бол дэлгэрэнгүй мэдээлэлүүд бол гараад эхлэх байх. Өнөөдрийн хувьд бол нэлээд тийм эрсдэлтэй мэдээлэл харагдаж байсан. За тэгээ хүн манайханд бас өгчүүлтэй айгүй нэмэртэй шүү дээ. За өргөжлүүлэн нэвтрүүлгийн хамтраагчаа танилцуулаад тэгээ пост руу орцгоё. За нэвтрүүлгийн хамтраагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. Ронос компаниас гаргаж байгаа эмчилгээний гоо сахны бүтээгдэхүүн байгаа. Бараг бүгдээрийнх нь нэрэнд одоо нэр гинэ чихэнд бол хоногшсон баг Pure-ыг бол та бүхэн нэлээд олон удаа танилцуулж байгаа. Дээрээс нь бас Pure хэлэгчдийн нэгдсэн групптэйгээ хамт Эмжэл радио Солонгос групп дээр тэмцээн зарласан. Тэгээд тэмцээний шалгуулт ер нь бол маргааш битэр тодруулчих واخ. Тэгээд ямар хүмүүст шагнал өгөх вэгээд тэгээд магадгүй тий оролцоод шагнал авъя гэж бодож байгаа хүмүүс өнөөдөр ч гэсэн хожигдохгүйгээр орох боломжтой. За хэрхэн яаж оролцох вэ гэхээр Pure гэсэн гоо сахны брендийн хаштаг болон Pure хэлэгчдийн нэгдсэн группийн линкийн хамт пост оруулаад за тэгээд хамгийн их лайк авсан 3 постны эзэн 83,000 оны Солонгос улсад одоо гоо сайхны сургалтанд суух хэрэг. Тэгээ дээрээс нь сургалтанд суух үед гоо сайхан одоо хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг нас өгөх юм байлээ. Тэгээ хөнгөн 100 шиг мэтчлэн ийм сургалтанд өнгөө суух эрх юм бичгийг одоо 3 өнд өгөх шүү. Тэгэхээр та бүхэн маань идэвхтэй оролцоорой. Тэгээ маргааш тодруулах байгаа. За мэдээж Pure гоо сайхны брендийг бас худалдаж авах хүсэлтэй сонсогчид маань Pure хэрэглэгчдийн нэгдсэн группээс мэдээлэл аваад за мөн захиалахаар бол TIG 1080 TIG 86939 за Монголоос болохоор 9988 8037 гэсэн дугаар руу холбоотой захиалга өгөх боломжтой. Гэхдээ Солонгосоос гадна Европын орн руу ч гэсэн захиалга бол авдаг юм билээ шүү. Тэгэхээр Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп дээрээс би мөн онцлог одоо постыг хүргэдэг байгаа. За тэгэхээр Б витамин буюу ceramide крем нь за витамины комплекс тос гэж хэлж болно. Өөр юу ч хэрэглэхгүй ганцхан тосоор арьсандаа хэрэгтэй бүх амин дэмийг нэг дор бол авах боломжтой гэсэн байна. Монголд бэлэн байгаа хэмжээ нь 50 мг. За үүний хувьд бол 88,000 вон буюу Монгол мөнгөөр 233,000 төгрөг юм байна. За тэгээ энэ тухай болон бус бүтээгдэхүүний тухай мэдээлэл авъя гэх юм бол Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп руу ороод мэдээлэл авах юм боломжтой байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлэн би пост үргэлж байгаа шүү дээ. За миний пост болохоор би өчигдөр өөрөө хийсэн л дээ. Эмжэл радио Солонгос групп дээр Солонгост ягааны ажил гарчхаад өглөө нь гэртээ харж манаахан мөн үү гэд. Тэгээ яг бичлэгийг үзэх юм бол айгүй инээдтэй. Би бичлэгийг зүгээр өөрөө үзээд нэлээ олон одоо инээсэн. Тэгээд алдартай л да яг юм киноны хэсэг гэх юм уу. Тэгэн жүжигчнээ ингээ алхаж байгаа хэсгийг хүмүүс ингээл ажиллаад хараад эсвэл нэг ахт руугаа шарцсан дараа ч гэдэг юм уу. Тийм байдлаар солонгочууд өөрсдөө ч гэсэн энэ бичлэгийг аюух ашигладаг. Тэгээ надад хөгжлөө санаад өчтөр оруулсан чинь нэлээ олон хүмүүс бас лайктараа доор нь бас тийм нэрэл ингэдэж штэ ингээд ажиллаад гээд тэр дунд надад бас аюу сонирхолтой ч гэдэг юм уу. Бас мэдгүй хүмүүс ээж мадаа ягааны ажил гэдэг үг гээд би яг ягааны ажил гэж оруулсан маш тэгсэн чинь хүмүүс нөгөө Монголд байдаг хүмүүс ч юм уу солонгос явж үзээгүй хүмүүс ягааны ажил гэхээр буруу нэмэх одоо өөр тал руу бодсон юм шиг байна. Тэгээд бас хэд хүмүүс асуусан байсан. За солонгос болохоор шүний ажлыг ягна гэдэг байхгүй. Ягна. Өнөөдөр ягна гэвэл илүү цагаар ажиллах ч гэдэг юм уу те. Тэгээ ягна гэдгийг ягаан гэдэг үгтэй төстэй болохоор бид нар орой шүний ээлжээр ажиллах ажлыг ягааны ажил гэж нэрлэдэг байгаа солонгостой монголчууд маань. Тэгэхээр мэдээж шүнжэнгөө ажиллаад ингээ өглөө нь те одоо чөл рүүгээ ч явах үед юм өглөөгөө харахад бол айгүй хэцүү штэ. Би бас өөрөө яг солонгос тахта нэг сар арай хүрээгүй хараг 14 хоног шүний ажил хийсэн. Яг бол өдөр хичээл маань ихтэй байсан. Тэг яг тухайн үед тэгээд оройн ажил хийгээл яг орой ингээд хичээл юу ингээд цэвэрлэгэнд явчаад
Тэгээ өглөө нь хичээлдээ яваад яг тараад оройн ажлаас өмнө 4 цаг унтах боломж олддог байхгүй. Тэгээ тэр хооронд чи 1 цаг метронд өнгөрчихөж байгаа. Тэгээ би яг нэг энэ одоо бичлэг дээр харагдаж байгаа шиг яг ийм зомби шиг болчдөг. Тэгээ бүр ингээд цаанаасаа ядраад тэгээд магадгүй тэгээ солонгостой монголчууд маань ч гэсэн ингээд айгүйх ажилтай завгүй ядраад иймэрхүү зүйл тохиолдож исэн болоо гэж бодоод энэ постыг оруулсан. Тэгээ энэ болохоор за SPS-ийн энэ канон дээр нь бол магадгүй цусооны үед те нэг тариачин одоо тосгоны хүн одоо магадгүй банцдуулах гэдэг юм эсвэл гэр бүл нь хойрогдох гэдэг юм нэлээ амьдрал нь амар тийм хэцүү зүйл зохиолдол яг тийм нэг явж байгаа каноны хэсгийг те аваад тэгээд надад болохоор яг хөө зүгээр солонгост ягааны ажил гэхээр зарим хүмүүс бол төрөмчнээсийг буухгүй байгаад баг. Тэгээ Монгол зүгээр байгаа хүмүүсийн хувьд болохоор яг арх усны маргаач гэдэг юм иймэрхүү гарчигтайгаар бас оруулсан ч хүмүүс бол нэлээд тийм энийгээд бас хүлээж авч ялээ. Тэгээд эдгээр нь бол түрүүн бас чи хэлжсэн ягаан гэдэг зүгээр би анх ч гэсэн ингээл Монгол 5 ороод одоо хүмүүстэй анхудад харалж байгаа байхгүй цагаан сарын үеэр тэгэл ярьж байгаа л нөгөө би тэр ягаан гэл нэг ярьсан чи хойч миш гэл ингээл намдаас цуг тэр уулцсан хүмүүс тэгжсэн тэгэхээр нөгөө би айгу болохгүй гэн ярьж тэгэл дараа нь тэнгууд нэг ягааны гудам модом гэдэг тийм утгаар нь ойлгоод бодоод ийсэн. Тэгэхээр бусад зүйлүүдийг бас зүгээр шөнийн ажил гэдгийг нь бас тэгж хэлдгийг нэг сайн мдэггүй болохоор яг энэ хүмүүсийн бичиж байгаа шиг тэгээ надад болохоор нэг бараг болохгүй зүйлийг нэрлэдэг юм байна да гэж эхлээд орогддог гэж бууж исэн шүү дээ. Харин тий бас яан гэхээр би бас яг анх сонсчод яг нь гэж ярихгүй яан гэж яриад ам болоо гэд. Тэгээд хүмүүс яалтч нөгөө төстэй болохоор эсвэл ингээд нөгөө анх очоод мэдгүй хүмүүс маань ч гэдэг юм уу те. Тэгээд ярих тохиолдол байдаг юм билээ. За энд Тухана сурын нэг дэх өдөр бол яг ингэж хардаг даа гэсэн бай. Сураа. Гэхдээ ягаан ихээр яг ийм болдсон байх лээ. Ойлгож байна гэсэн байна. Тэгээд ягаан ч дотроо бас их олон янз байна. Одоо юу гэдэг өдөр шөнийн ажил 7 хоногор хийхэд бол бүр нэг сэнсэрнэ гэж ярьдаг шиг би нэг сандгийн 7 цаг хөлөө 6:40-ээс сэрүүлгээ тавьчихсан байсан. Тэгээ сэрүүлгээ хараад тэр 100 байсан болохоор гадаа гэрэлтэй ингээд тэгээд өдөр шөнөө би үнэхээр бодоод ялгаж чадахгүй. Ингээс ирчээ цагаа хараад ингээд яасан чи мэддгүү. Тэгээ бүр нэг хэсэг ч одоо ингээд нэг жоохон суугаал баг юу боллоо яалаа хэлээ гэж нэлээ байж байгаад тэгээд баг нэг AM PM гэсэн тийм цаг харж яж ялгсан санагдав. Битүү хаалттай гадаа юм хэ. Хаалт байхгүй. Зүгээр гадаа бол энгийн гэрэлтэй гэгээтэй. Тэгээд тэгсэн мөртлөө би одоо та ялахгүй юм шүү дээ. Тийм. Өдөр шөнийн ажил хийгээл нөдөр чинь 7 хоногор солигдоод хаар ингээд хүний юу маш сонирн болчихдог юм байлаа л да ингээд энэ чи юу хэлээд 14 хоногор бол бас харьцангуй гайгүй нойроо одоо юу гэдэг бэлтэж байгаа зарим тохиолдолд тэр шөнийн ээлж рүү шилжих гэж байхдаа албаар оройтож унтаад тэгэнгүүтээ шөнийн ээлж рүү орчхоор гайгүй нойр хүрхэн гайгүй болчихно. Тэгээ харин нөгөө өдрийн ээлж рүү шилжих жоохон асуудалтай надад бол нэлээ ядардаг байсан. Тэгэл бас нэг иймэрхүү царай болохоор шүү дээ. За энд РКА-гийн энэ бичлэгийг үзээд маш их инээсэн штэ. Зарим өдөр би энэ өөр хүний нүдээр яг ингэж харагдаг байх таа гэж бодоод гисэн байна. Тэгээд Жошуа бол дотор ягаан гарчаад өглөө шууд Ийсанд яваад оройн ажилдаа ороход яг юм болдог штэ гэсэн байна. За юу нэ олон талаас нь бодох хэрэгтэй ягааныг гэсэн байна. Илүү цагаар ягаан хийлээ гээл гэсэн байна. За содном даржаад тулах соном. За мөн юу нэ бүгдээрээ орой мэндийг хүргэсэн байна. За орой мэндийг хүргэе. За үргэлжлүүлэн чимаахын онцлог постыг сонирх юм. За миний онцлог постын хувьд энэ Оддын баримт гэдэг пэйж хуудсан дээр Blackpink The Movie хэмээх 5 жилийн ойдон зориулагдсан кино Монгол улсад 8 сард нээлттэй хийх нь албан ёсоор батлагдлаа гэсэн юм пост орсон байна. За тэгээд энэ дээр тайлбар дээр нь болохоор цар тахлын улмаас кино театрууд хаалттай байгаад бол албан ёсны хаягаар дамжуулан Монгол улсад гарах үзүүрийг захиалах боломж хараахан байхгүй байна. Гэхдээ нээлт хийх улсад Монгол улсыг бол багтаасан байна гэж байгаа. Тэгээ энэ одоо Blackpink-ийн 5 жилийн зориулсан кино болохоор Азербайджан, Индонез, Перу, Бахрейн, Пакистан, Камбож ингээд нийтдээ 21 улсад бол зэрэг нээлттэй хийх юм байна. Энэ дунд бол Монголыг оруулсан байгаа. Тэгээд өчтөр орсон пост гэхэд 1.7 мянган хүн энэ дээр лайк тарцсан байгаа. Тэгэхээр ер нь бол сонирхолтой хүмүүсийн хувьд бол маш их байгаа гэдэг нь бол эндээс харагдчихжээ. Бас Зайсан Prime гэдэг л тэр кино театрын тэр нэг пэйжийг харсан чинь тэн дээр бас мөн одоо энэ юуны сурчлагыг бол оруулчихсан байсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бас хэрвээ тэр үед цар тахал гайгүй болчих юм бол яг бусад орнуудтай зэрэг энэ нээлт бол хийгдэх нэ гэсэн мэдээлэл бол байна. Тэгэхээр Монголд бол нээлт нь хийгдэх нь шүү дээ. Тий одоо яг дэлхийд дахин нэг зэрэг нээж байгаа. Тэрийг бас Монгол мөн уг нь бол зэрэг нээхээр нэр нь бол орчихсон байгаа юм байлаа. За. Одоо болохоор манай кино театрууд хараахан бас ажиллаж чадахгүй байгаа даа тий. Тэгэхээр
энэ үед яах юм байгаа. Тэр нь бол арай тодорхой болоогүй л байна. Гэхдээ ер нь сүүлийн үед манай Монгол бас ингээд тоглолтын хуваарч гэдэг юм айгүй ороод ах шиг байлээ. Монгол одоо тэр сүүл та танилцуулсан чинь мамаа муу хамтлаг бас Монголд ирэх талаарч гэдэг юм те. Тэр чинь ер нь бол K-pop бас нэлээд алдартай хамтлагуудын нэг штэ. Тэгээ солонгос хүмүүсийн хувьд болохоор одоо K-pop солонгос соёлыг хүлээж авдаг гэдгээр нь ялангуяа бизнесээ ч гэсэн нэлээд харддаг юм байлаа. Мэдээж тоглолтын хувьд бол хүн үзэн гэдэг талаар нь харж байгаа бол нөгөө талаар кино за бусад энэ соёлыг сонирхоод үзээд байна гэдэг нь бусад зүйл орж ирэхэд айгүй их нээлттэй болцдог гэж хардаг. Тэгээд SEO за энэ бусад дэлгүүрүүд GS25 гэж орж ирэхдээ бас яг тэрийг бол айгүй их дурдсан байлаа. Ягаад гэвэл одоо 20 30 жилийн турш солонгосын соёлыг ингэ суралцсан учраас одоо бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш амар одоо тийм нэ цагаанаар ингэж хэрэглэгчтэйг одоо бүсийг ингэж өөрөөр тэмдэглэх юм бол Монгол бол хамгийн тохиромжтой гэдэгт нас ордог юм байлаа ангилт нь. За бямбар солонгос Монгол нислэг авахаа зогсоосон юм уу гэд би танд сая Мятаас гаргасан мэдээлэл байгаа л да тийм 51 минут юм гаргасан мэдээллийг бас оруулсан байгаа учраас бас уншиж танилцаарай. За Токоноос би бүр хаяада юу билээ гэж очиж сэрдэг штэ гэсэн байна. Тэгээд 7 сар хүртэл нислэг зогсоолоо гэсэн мэдээ яваад шүү гэсэн байна. Сүгчнгоноос орой мэндийг хүргэсэн байна. Тэг өнөөдөр зүгээр маа нэг найз бас нэмэлт нислэг байгаа нэг 30-аад хүн авах гэдэг юм уу тиймэрхүү зүйл хэлжсэн. Тэгэхээр би за чи юуг н мэдээлэл нь явуулчихвал би бас шеэрлийг нөгөө солонгостой хүмүүс хэрэгтэй байх гэсэн нэг тийм зүйл хэлжсэн. Тэгээ одоогор бол ирээгүй байна. 7 сарын ер нь бол билетүүд бол дуусчаад байсан. Тэрнээс албаасаар нислэг зогслооч гэдэг юм уу тийм зүйл бол одоохондоо бол харагдаагүй байна тийм. За тэгэхээр үргэлжлүүлэн бичлэг рүү орох байгаа тийм өнөөдрийн бичлэг рүү. За өнөөдрийн бичлэг маань Солонгостоос нүүлгэлтийн ажил хийхэд за ажил хийх жоохоо ер нь нүүлгэлттэй холбоотойс юм сонирхолтой баримтуудын талаар одоо манай залуучуудаас ийсаг айгуу хийдэг шүү дээ тийм. Тэгээд энэ бичлэгээр болохоор 13 жил одоо Солонгост амьдарсан англи улсын иргэншилтэй юм иргэн одоо Солонгост байхдаа тийм 5 6 одоо нүүс юм байна л да. Нүүхэд ингээд ер нь ажиглаж байхад Солонгосын одоо нүүлгэлт ямар хөө байдгийг англиас хэр өөр байдгийг сонирхолтой баримтуудыг өөрийнхөө одоо тийм туршлагаар үндэслээд танилцуулсан билээ. Нийт бол ер нь 5 баримтыг танилцуулсан. Тэгээд багадгүй одоо та бүхэнд сонирхолтой санагдах болов уу гэж бодоод энэ 5 баримтыг бас танилцуулахаар онцлсан байгаа. Тэгэхээр англид бол яаж бас нүүлтгэл хийдэг юм бэ гэдэг энэ хүн өөрөө хэлжээ. Тэгэхээр манайхтай бол төстэй санагдсан. Ягаад бол тийм том трак одоо машин хөнслөөд яг өөртөө ингээд нүүчдгээ тэрнээс ямар нэгэн тусдаа ингэж бол хүмүүс ирж нүүлэгдэггүй те. Дээр нь болохоор тийм өндөр байшингуудаас ховортой гэж хэлсэн. Тэгээ солонгос дээрээ нүүлгэлтийг хараад энэ үеийн үед бол бас нэлээд тийм нүүлгэж байгаа бүх зүйлүүд нь тийм шинэлэг санагдсан гэж хэлжсэн те. Тэгээд өнөг садараа гэдэг одоо та нүүлгэлтэнд гарч би болохоор яг нүүлгэлтэн дээр гарч байгааг байхгүй сайн мэдгүй. Тэгээд ер нь хараад хахад ингээд шатаа дэше өксүүлэгч гэдэг юм уу те. Тэрийг болохоор Монголд нэг тийм ерөөсө бас харж байгааг байхгүй. Тэгээд биний сонсноор л тэрэн дээр уг нь хүн өөрөө гарах бол юу боломжгүй байл шүү дээ тий. Тий хоройтой. Тэгээд дээр нь ингээ ачаагаа тавиад тэгээ маш өндөр давхурт ч гэсэндээ маш хурдан хугацаанд ингээд одоо зөөгөөд нүүлэлт хийх бол боломжтой. Тэр нь бол солонгосчуудын бас нэлээд том давуу тал гэж бас онцолсон байлээ. Тэгээд одоо болохоор манай Монголд арай бас орж ирсэн болоо орж ирээгүй болоо. Би тэр сүүл бас нэг ийм газар харж ирсэн чинь солонгосын яг ийм нэрт панда л юу лээ нүүлгэлтийн газар Монголд ажиллаж байгаа гэсэн тиймэрхүү бас зарыг харж ирсэн байна. Тийм байвал гэхдээ арай нөгөө шатан ч гэсэн тийм бүр ингэж тий 20 хэдэн давхар ингэж урт сунах шаардлагагүй жижигвтер бол байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд энэ үний хувьд бас хэлжсэн сатари гэдэг ингээд яг нүүлэхээр маш амар. Тэрнээс гаднаас өөр зүйлээр ашиглаж яснаа хэлжээ тий. Нэг удаа гэрийнхэн тий одоо үүдний цоож нь за тэр болохоор батарейн дуусчихсан. Тэгээд уг нь дараалал кодоор онгоолж тэр нь онгохгүйсэн. Тэгээд тэрийг засварын газар дуудаад ч юм ингээд янзлуулах гэхээр бас нэлээ их мөнгө орох болох гээд байсан. Тэгэхээр илүү хямдхнаар нь юм сатари чаа буюу одоо шаттай юм машиныг дуудаад тэгээд тэрнгүүрээ цонхороо дамжиж ороод хаалга дотроос нь онгоолгосон гэж хэлж илээ. Тэр нь зөв өөр бас мэдэн дээр харж байхад энэ сатари чааны одоо дээшгээ явдаг урсдаг тэр зүйл байгаад байгаа шүү дээ. Сундаг шат. Тэр нь болохоор хүний яваас аймаа аварж исэн тохиолдлууд байгаад байгаа. Гал гарахад бас ойрхон тэр машиныг дуудаж ирээд хүмүүсийг авч исэн ч юм уу ийм тохиолдлууд байгаа. Эсвэргээрээ бас тэр шатн нурах тийм бас ослууд гарах тохиолдлууд бас байдаг юм билээ. За дараачих нь болохоор чонсуу буюу одоо цэвэрлэгийн талаар бас онцсон байлээ. За энэ англи хүний хувьд бол бас яг ингээ анх нэг байранд орох гээд очисон чинь тэр байр нь ингээ айгу заваа байсан ингээ шалаар нь дүүр хоогоо авчтай. Тэг гахад ер нь бол ингээ хүн нүүхээр те одоо нүүж байгаа юм чинь одоо үлдээж байгаа те одоо зарж байгаа гэрээч гэдэг юм маш сайн ингээ цэвэрлдэм байна л да. Англи болохоор цэвэрлээ дараагийнх нь орж байгаа хүн те цэвэрхэн орчинд ороосоо цэвэрлээ гардаг. Гэсэн чинь солонгосчуудын хувьд бол яг ингээ нүгээд гэртээ очсон чинь гэрт нь одоо шинээр нүүж байгаа гэртээ орсон чинь ингээ битүү хоог навштай айгу юм заваа орчин хугацсан гэж.
Тэгээд тэрэн дээр айгуух гайхсан гэж яагаад солонгосчууд ингээ юмаа цэвэрлэхгүй явдаг юм болоо гэх. Тэгээд хайгаа судлаад үзсэн чинь солонгосчуудын хувьд бол нөгөө ингээ цэвэрлэгээ хийхээр одоо хэвүүн буюу азан ч гэдэг юм уу те одоо алга болдог ч гэдэг юм уу нэг тиймэрхүү бас утга байдаг. Тэгээд ер нь бол цэвэрлэгээ ингээ хийхгүй гардаг гэж тайлбарлаж илээ. Гэхдээ би яг энэ бичлэгийн сэтгэлүүдийг уншсан чинь солонгосчууд бид нар гоо цэвэрлэгээ хийдэг чинь наа чин дээр тухайн хүнээсээ шалтгаалсан баха гэсэн тийм тайлбар бол айгүй хэцүү байл сэтгэл дээр. Тийм миний хувьд бол ингээл мэдээж байнга л нүүх шаардлага гараад идэг л дээ. Ягаад гэвэл солонгост байхад ер нь түрээсийн байр гэдэг утгаараа тийм байж байгаа л түрээслэл жоохон гэрээ дуусах үед бол за нэг нүүх боломжууд бол ойрхон заримдаа нүүн, заримдаа хол нүүн. Тэгээд цэвэрлэгэн дээр бол зүгээр би ороход бол бас харьцангуй гайгүй одоо нэг өмнөх гараад явсан айлууд бол юмудаа хайчихсан. Зарим тохиолдолд одоо нүүж амжаагүй байх юм бол ийм хэрэгтэй үү те дараагийн айлаасаа асуугаад өгөөч гэдэг одоо байрны эзэнд хэлээд одоо тэр амьдарч исэн. Тэгээ зарим юмнууд хэрвээ хэрэгтэй гэх юм бол үлдээгээд хэрэггүй гэх юм бол нөгөө стикерээ наагаад те ингэж хаюулдаг тэр зүйлүүд байгаад байдаг. Тэгэхээр би бол яг энэ үнийх шиг тийм бохор байдаг гэдэг дээр бол бас санал нийлэхгүй л байна. Тийм би ч гэсэн нэг тийм цаван байр руу нүгж орж байгааг болохоор гайгүй санагдаж байна. За тэгээд дараачих нь болохоор одоо пужинган буюу одоо монголоор орчуулах юм бол барьцаа мөнгө, байрны барьцаа мөнгө байгаа. Тэгээд солонгос байрны барьцаа яг энэ байрны соёл бүр намайг авахчууд бүр үнэхээр толгой эргүүлээ дээрээс нь маш их стресс дүүсэн. Яа тэгвэл дажгүй боломжийн байранд орохын тулд би маш их хэмжээний одоо барьцаа мөнгө төлөх хэрэгтэй болсон. Тэгээд анх солонгост очиж байгаа хүний хувьд бол те сургалтын төлбөр ч гэдэг юм тиймэрхүү зүйлс дээрээ мөнгөг зарцуулж байгаа. Дээрээс нь байрны одоо энэ пужинган барьцаа мөнгө дээр одоо багадаа л нэг 5 сая ч үйд юм уу те яг бүр ингээ нилээ хайж байгаа 1 саяын барьцаатай байр бол олж исэн. Тэгэл 5 сая бүр том апарт руу ороо явчихаараа 100 саяын барьцаатай. Тэгээ төлбөр нь сарынхан одоо түрээс нь болохоор 500 ч үйд юм уу 450 вон 600 вон гэл мэдээж том жижигээс хашилтгаалаад арай өөр байдаг гэж байгаа. Тэгээд Английн хувьд болохоор эсвэргээрээ барьцаа мөнгө бол нэг тийм айхтар биш. Харин түрээс нь болохоор сар болгоо ингээ нэмэгдээд явдаг арай өөр соёлтой байдаг. Тэгээд энэ англи хүний хувьд бас яг солонгосчууд маш хэмжээний одоо барьцаа мөнгө өгөх бол боломж байхгүй мөнгөний бололцоо байхгүй учраас солонгост ажиллаж амьдрагаа мөнгөө цуглуулад тэгээд барьцаа мөнгө өгөөд арай гайгүй том байрлал нүүж орсон гэж тайлбарлаж байлаа. За тэгэхээр өргөжлөлөд хамтран ажиллаж байгуулахаа мэдээллийг хүргээд тэгээд бас сүүлийн хоёрын танилцуулъя гэж бодож байна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллаж MN Post Cargo бол ажиллаж байгаа. Тэгэхээр солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн маань хувьд ер нь үе Монгол руугаа ачаа бараа илгээх бусад зүйлүүдийг явуулах юм шаардлага гардаг. За сүүлийн үед хараад хахад ер нь бол тийм хэрэгцээ бас нэлээд их нэмэгдсэн байт юм байлаа. Тэнд амьдарч байгаад ирсэн хүмүүс жишээ нь Монголд будаа жоохон онцгүй байна гэж тэндээс будаа захиалж идэх ч юм уу те өөрсдийнхөө хэрэглээд татсан цахилгаан бараа бусад зүйлүүдийг ер нь бол илүү тэндээсээ захиалаад авах боломж те ийм зүйлүүд нь байдаг. Ялангуяа хүмүүс ингээд харж байгаа л өөрсдөө дэлгүүрээр бүр ингэж камертай хийсэж байгаад ямар бүтээгдэхүүн авах уу гээл энд нэг 5,000 лөө 10,000 вон нэмж өгөөд яг үнээр нь захиалаад ингээд авдаг ч юм уу иймэрхүү зүйлүүд бол их болчихсон байлаа. Тэгэхээр энэ болгоныг бол жижиг ууртайж байна уу том хэмжээтэй байна уу ер нь бол MN Post Cargo-д өгөх юм боломжтой байгаа. Тэгээ сөүл дотроо байх юм бол 30 кг-аас дээш ачаан дээр дуудаад за тэгээд ачуулж болно. Эсвэл Монгол 5-ны B1 давхар руу 106 дотроо авчираад бас өгөх юм боломжтой байгаа. За холбоо утасны дугаараас танилцуулъя. Тэг 10 75 69 82 99. За Солонгосоос бол Монгол 5-ны B1 давхарт байрлаж байгаа. Тэгээд каргоноос бол захиалагчдаа одоо яг карго явуулж байгаа хүмүүстээ бас дамжуулж хэлэх юм өсөлт байсан гэд өчигдөрөөс хэлжсэн. Тэгээд ямар учиртай вэ гэхээр мэдээж карго үйл ерөнхийдөө гацалттай байгаа айгүйх. Гэхдээ одоо өвгөнийг үл хамааран те захиалга өгж байгаа үнэн хэрэглэгчтэй баярж талархснаа бас дамжуулж хэлээрэй гэсэн маа. Тэгээд нэвтрүүлгээр бас дамжуулж хэлье. За ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo хамтран ажиллаж байна. За тэгэхээр англи хүний бас энэ солонгосын одоо нүүлэгдэх, айл нүүлэгдэх, ESA гэж ярьдаг энэ соёлыг бас одоо сонин юм сонирхолтой юм гэж бэлтгэсэн видео бит хоёрын хөдөл хүргэж байгаа. За дараагийн одоо энэ хүний гайхалчруулсан зүйл болохоор одоо жажамен боёо тий айл нүүлэгт бол жажамен иддэг энэ соёлыг бас гайхаж илээ. Тэгэхээр ер нь бол гэхдээ яг английн хувьд бол сая энэ бусад юунуудээр харахад бол ер нь Монголтой нэлээд төстэй санагдсан. За эхний одоо юунууд дээр тэр сатари чаагаад тэр бол Монголд байхгүй байгаа тий. За хоёр дахь асуудал нь гэхээр цэвэрлэгэн дээр гэсэн за гурав дахь нь гэх юм бол энэ байрны барьцаа гэдэг энэ болохоор нэг Монголтой бол нэлээд төстэй. Солонгосын хувьд болохоор яг одоо Европ гэдэг юм энэ зүйлүүдээс арай өөр байгаад ах шиг байлаа. Хоол иддэг гэсэн энэ хүний хувьд бол нэлээд юм
одоо сонирхолтой байсан онцлсан байлаа. Тийм. Тэгээ солонгосчууд чи ер нь нүүлгэл дийсний дараа, нүүсний дараа дандаа жажамын захиалж идэд идэг. Тэр бас нэг тийм хөндлөнгөөс хаад яг өөр маш олон меню байгаа ш солонгосч зөндөө болгоомж яагаад жажамын захиалж идэд юм болоо гэд. Тэгээ сайхан штэ. Ер нь хайгаад ингээ үдсэн чинь маш олон хүмүүс ингээ нүүлгэлт хийхэд оролцож байгаа. Тэгээд ингээ олон хүмүүсийг те хям төсөрч идэм боломжийн үнэтэй хоолоор дайлахын тулд энэ жажамын айгу боломжийн байдаг. Тэгээ идээд цэвэрлэхэд ч гэсэндээ айгу амархан тийм одоо нэг заваарахгүйгээр юу гэдэг хэрэв мах шарж идэх юм бол тэнцээгээл махаа шараал одоо тоосч гэдэг юм их ажиллагаа ихтэй жажамын хувьд бол ингээ захиалал жантайгаа мэрэл идэл тэгэл цэвэрлэхэд айгу амархан байдаг. Тэгээд нэг өсөндөө яг солонгосчууд бол тайлбарлалтаа яг манай соёл бол биш ээ. Зүгээр л бид нар ингээ амьдралтай өдөр тутмын амьдралдаа ингээ дасан зохицооч гэдэг юм уу те одоо нэг субка нэг ярьдаг зуршил шиг болцсон зүйл. Тэрнээс яг солонгосны үндэсний соёл гэж бол тайлбарлахад арай тийм баха гэд сэтгэлийн би бас YouTube-ийн сэтгэлээ яасан чинь тийм сэтгэлүүд бас нэлээд байлаа. Тэнд яг одоо айл нүүлгэж байгаа тэр баг очиж байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол ер нь жажамын баг иддэг. Ягаад гэх юм бол бүгдээрээ өдрийн хоолн дээр яг тэр хавьда өөр хамттай газар хайж байгаад иддэг. Зүгээр айл нүүж байгаа хүмүүсийн хувьд бол тэр чинь байнга тохиолдохгүй тий. Одоо яг солонгос хүмүүсийн хувьд бол цөөхөн одоо хэд хэд удаа л нүүх байх. Тэр үедээ бол яг иймэрхүү байдлаар ингээ идэхэд илүү тохиромжтой. Заримдаа яг ингээд яхад өчигдөр тансуу гэх юм нэмээд тий. Ингээд голдоо тавьж байгаа сонинд ирсэж байгаа л идээд дууслаад тавгаа боллоо. Тэр чинь дуудлагаар хүрээд ирж байгаа. Тэгээ сайхан сонингоо ихэхэд тэгээ гаргаа тавьчихд бол тэнд нөгөө нүүдлийн байдалтай байхад бол савхаараа идэж чинь бусад хоолнууд бол панчаа аягүй их байдаг штэ тий. Тэгээ солонгосчууд өөрсдөө маш олон юмтай ингээд зэрэг иддэг. Тэгэхээр тиймэрхүү болоод бас нэлээд тохиромжгүй талаасаа бол яалтчгүй ингээд бодоход нэрээ энэ хурдан хүрээд ирнэ. Бас идэхэд болчихно. Одоо айл нүүлгэж байгаа ч гэсэн жажамын ч өөрөө мах энэ төр байгаад байдаг болохоор энэ гайгүй хүч сэргээд ингээд явчихдаг санагддаг. Будка төмөр гинэ. Ер нь бол шагдан ойр байхгүй явхаас залхуурснаас авч идэг. Энэ бас үнэн тийм сэтгэлээр бас тэгж ütсэн байлээ. Уус ойрхон ер нь хаа сайгуул жажамын хүргэлтийн газар байдаг учраас нэг хол зорж очих бол бодлого ч гэдэм юм те. За Эркагийн одоо бол байрнаас гарахад эзлүүд нь ивжүү шансууны мөнгө авдаг болчихсон байлээ. Зарим газраар гэсэн байна. За дараачих нь болохоор чиптери буюу одоо байрны найр гэж хэлж болно. Солонгосчууд манайхан сайн мэдэх бах те солонгосчууд байрны найр болох ингээд нойлын цаас ариун цэврийн одоо юу лээ салбетэгч гэдэг юм уу те. Тийм бок энэ төр аваад ирдэг. Тэгээ яг анх бид нар бол байрны найраар те аюу том бэлэг авдаг ш Монголд чинь зурагт авж гин, хивс авж гин, аяг тавгныг комч гэдэг юм уу те. Тэгээ солонгосчууд болохоор яг ийм одоо нойлын цаас ч гэдэг юм уу айгуух бэлгэлдэг. Тэгээ энэ маань дэш нэлээ одоо гүн гүнзгий бол утгатай л та. Тэгээ яг анх очиж байгаа хүмүүсийн хувьд бол нойлын цаас төгж байгаа юм шиг гэдэг юм уу те. Яг бас ингээ хөндлөнгөөс яг анх очиж байгаа бас нэг ахын яалаа нэг очисон чи бас нэг солонгос найз маань ингээл нэг тийм нойлын цаавд очсон байсан чинь дараа надаас яагаад надад манайх нойлын цас гэж бодсон байх таа гэх тэр хүн асууж лээсэн л да. Яг нэг мэдгүй хүмүүсийн хувьд бол жоохон тийм санагдаж магадгүй. Гэхдээ яг нэг утгаар нь гэх юм бол одоо жишээлбэл угаалгын нундагч ингээд угаах юм бол ингээд хөөсрүүд айгүйх болдог шүү дээ. Тэр нь үржиж аривж явах гэдэг юм эсвэл ингээд баяж явах гэсэн тиймэрхүү утгатай. Нойлын цас болохоор ингээд дэлгэтгэхээр маш урт болдог нь уртудаа амьдралж гэдэг юм. Маш юм нарийн утгатай байт юм байлээ бэлгэлж байгаа нь. Тэгээд Европ хүмүүсийн хувьд бол яг Азууд болохоор бид нар ч ер нь имийг их бэлгшээдэг хүмүүс болохоор харцсангуй энийг бол ойлгож хүлээж авахд бол ингийн баг. Яг өөрөөр ингээ харах юм бол тэр чинь яг би ч гэсэн надад тохиолж жоод ингээд нүүсэн гэхэд хүн эрэхтэй нойлын цаас ингээд тэр чинь дотроо 10 ид баг нэлээ их тийм нойлын цаас би тэр чинь хизээ эргэл дуусгах мэддэхгүй тийм цаастай байж хахад дахиад нэг хүн аваад ирэх жишээтэй тэгэнгүүт нөгөөдгийг ингээд хурааж тавихад хүртэл зай тий эзлэх хэрэгцээ тэгж хурдан байн гараад тахгүй. Тэр ер нь зөв хэрэггүй талаасаа бас нэг тиймэрхүү зүйл байгаад байдаг. Тэгэхээр яг заавал дагах шаардлагатай ч юм уу тий уг нь жоохон өөрчлөх бас хэрэгцээ уг нь байж болохын тий уг нь. Тийм энэ хүний хувьд ч гэсэндээ 5 жилийн өмнө шинэ байрны найр хийсэн гэж байхгүй. Тэгээ 5 жилийн өмнө авсан байхаа нойлын цааснууд нь одоо хүртэл дуусаагүй өөрөө ярьж ялаа. Тэр яалтч үнэ байрны найр дэрж байгаа хүмүүс бүгд нойлын цавч нь ойлгомжтой. Тэгээ тэр нь маш их овоороод ингээ хадгалагдчихтэй байна л да. Тэгээд бас нэрээ нэг талаараа тий арай өөр мөнгөж болдгоо болоо гэсэн тийм мессеж авах шиг гэсэн. Чимбаг солонгос тахта тийм бэлэг авч ирсэн нойлын цаас ч гэдэг юм юу байрны найр. Тийм ер нь бол зөв дандаа л жижигхэндүү тийм газар амьдарч байсан болохоор нойлын цаас хүмүүс аваад ирэхээр хийх газар жоохон төвхтэй байдаг гэсэн. Нэг байхад бол тэрийг бол мэдээж нөөцгээд хоёр болоод ирэх юм бол ер нь бас нэлийн загтч том тийм. Би сүүлд санджаагаар солонгосоос ингээд нүүхтэй бүр наашаа ирэхтэй юмнуудаа ачуулахад тэр нойлын цаас энэ төрүүлдэнгүүт нөгөө тэнд ойролцоо байсан найзандаа өгөөд хэрэглээрээ гэл өгжсэн л да. Тэгэхгүй бол тэр ч одоо бас Монгол руу яхад ачааны тиймэр зайны тий. Тэгээд ийшээ явахад жоохон төвхтэй байгаад байдаг. Яг хаа байрны найран дээр зөв надад
надад таалагдсан зүйл нь болохоор тэр кальби жим гэдэг лөө тэр мөрөөр хийчихдэг бас хоолнууд нь орчдөг юм байлээ. Тэгээд надад яг Солонгос айлын бас тийм байрны дээр очихоор хоол нь их амттай ер нь дажгүй санагдчихсэн. Тийм би бас яг Солонгос байрны дээр очсон чинь үгүй үнэхээр сайн идэж авсан. Үнэхээр гоё хоолууд идэв. Тэр гэрийн эзэгтэй хувьд ч гэсэн айгүй гоё хоол идэг хүн байж таарсан. Тэгээд яалтчгүй. Тэгэл гэтээ яг үний хувьд бол тийм бааш бидний хувьд бол айгүй их мөнгө цуглуулаад ингээ үнэтэй Монголд авдаг бол ариун цэвэр одоо 0-ын цас ч юм бол айгүй боломжийг хямдхан үнэтэй ш. Тэгэл хямдхан юм авч очиад айгүй хинтэй гэхгүй юу. За тэгэд юуна урт удаан наслахыг хүсдэг 0-ын бэлэгдэг гэсэн байна. За тэгээ Аз жаргал гэсэн утгатай гэсэн юм зүйлийг бас бичлэгээсэн байна. За сураа өвөлнийг найз эрэхтэй нэрээ 0-ын цас авчиж өгсөн штэ гэсэн байна. За тэгээ амгалан намрын Монгол цадарыг эрхлэхээр цонх жаахан тохирохгүй байдаг ах уу гэсэн байна. Тэгээ нөө цонх жижиггүй учраас тэргээрээс тавилга оруулах зай байхгүй гэсэн утгаараас бичсэн баг шүү байна. Тэгээ түрүүн бас хасж хасаа чимбаахыг чимбаши гэж дуудаад чанцааг чанцааши гэж дуудаж болдг юм уу гэж асуусан байлээ. Гэхдээ чимбахаг болохоор зүгээр нэг тийм юугмэр шимд дотончлолч гэж дуудаж байгаа. Ер нь бол ши гэж дуудаж болно. Чаагийн шиж гэдэг юм те чанцааши гэж дуудаж болно. За санаа өнчөдрч баярлаа бан шидлээ гэсэн байна. Сүх чимэг би бас гайхаад асууж байсан юм байна. Гэтэл надад чи 0-ын цаасыг өнхрүүлээд үзээрэй. Ажил амьдрал нь хүн зүйлгүй үргэлж сайхан амьдрахыг биелэгддэг гэсэн байна. Тийм нарийн энд бас утгатай байлаа шүү. За ингээд нэвтрүүлэг өндөрлөх цаг маань хэдийн болсон байна. Ингээд битүүртэй хамт бас Солонгос орны соёлын талаар сонирхсан сонсогч нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Нэвтрүүлгийн шууд эфир төлөөлөгч Чимбат, хөтлөгч Чанцал Дулам, найруулагчаар Оюун Болтнаар ажиллаа. Өнөөдрөөс эхлээд одоо хэлье гэж бодоод байгаа. За ингээд удахгүй та бүхэн маргааш өглөөний монголчууд Солонгос нэвтрүүлгээ эргэн уулзлаа. Тэр баяртай оройг сайхан өнгөрүүлээрэй. За тэр баяртай. Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Хамгийн анхны газрын экспресс температур баригчтай MN Post Cargo-гийн лав гараг бүр Солонгосоос Улаанбаатар чиглэлд жижиг бичиг баримтаас эхлээд тавилга хүртэлх том аврын хэмжээтэй ачаа илгээж байна. Бид Солонгос болон Монголдо өөрийн гэсэн офис салбартай тул та найдаж болохын дээр бид Улаанбаатар хотод хүргэлтийн үйлчлэгийг хүргэлгээрээ давуу талтай. Мөн бид шинээр утасны оператортай болсон тул таны дуудлаганд түргэн шуурхай хариу өгөх боломжтой болсондоо баяртай байна. Утас тэг 1083 31 82 99. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгүй, тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамлаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Тэг 10 88 69 39, Монгол дахь утас 9988 81 37. Мөн та хэрэглэгчтэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль биесны борлуулагч их хүндрэг.